цонх тис гарч ирэн. За энэ дээр report connection. Ингээ харахаар энэ slicer минь ганцхан 14 буюу энэ хүснэлттэй холбогдсон. Бусдтай нь болохоор бүгдэг байна. За тэгэхээр 15-тай нь холбоолъя буюу энэ мэдээллийг дарж хөдөлдөг болгоё гэдгийг сонгоё. Окей. За одоо харъя. За ингээд энэ мэдээллүүдэн дарж хөдөлж байгаа. За ингээд анзаарч байгаа бол томьёогийн солихоор формат нь өөрчлөгдөд байгаа. Тэгээ энэ болгонд нь ер нь бол заснаа гэсэн үг. За дараагийн сурах зүйл нь хэрэв бидний өгөгдөлд цаг хугацаатай холбоотой мэдээлэл байвал тэдгээрийг цаг хугацаагаар нь хэрхэн ялгаж харж шүүж үзэх вэ гэдэг хэсгийг оруулна. За энэ бол маш гоё. Цэгийг нь ташив зураас болгочихъя. Тэгвэл огно гэж танина. Тэрхийн тулд энэ багнанд байгаа бүх цэгтэй огноонуудыг ташив зураастай огноо болгоё гэвэл баг. За график маань ерөөдөө нэг иймэрхүү дүр зурагтай харагдаж байна. Жохон сунгаа томруулдаг чи нэг жохон өргөн болгох чи. Энэ үснэгтээ тейбл болгох хэрэгтэй. Болгол илүү зүгээр. За тэгхийн тулд Ctrl Shift доошоо харсан сум дарахаар. За дараагийн нэг чухал сурах зүйл нь бол энэ их хэмжээний дата үснэгтэн мэдээллийг хэрхэн ижил төстэй зүйлээр нь бүлэглэж нэгтгэж ангилах